Үзэгчдийн харж байгаа энэ хүн бол Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн иргэн Цэс хүрэн. Дээрээ 5 эгчтэй, 1 эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүүтрээр өдгөө нас сүудэрж ард авжээ. Түүний хувьд фермийн өхөр маллах, заавдад цүү машинтах зэргээр харбагаасаа хөдөлмөрч чамджээ. Үүний дараагаар цэргийн алба хаажрээд тухайн үеийн Тэс сумын тижэл аж ахуй үед тракторчин прессчнэр олон жил тасралтгүй ажиллажээ. Одоо ч трактораараа айл хөршүүдэд нүүлэгт суулгах, намрын цагт ус хадлангийн ажилд туслах зэргээр ойр зуурын тээвэрт төвгүйхэн явчихдгаа ярьлаа. Баяраас урд бид нар гарч ирсэн. Тэгэл нэг 3 сар л явдیں۔ 3 сар явахтаа бид нар их күнд өргө коллеж явжсэн дээр үед. Тэр гөрөөсгөд бид нар зогсох юм бол тэр гөрөөсгөд өдрийн хоол төлжсэн. Сүр зогсолт гэж юм байсан дээр үед. Тийм учраас бид нар их шахуу аялжсэн ийм үе байсан. Залуу хүн нойр хоолоо хасаж ажиллах ёстой. Ингэж байж шаргуу хөдөлмөрийн шагналын нэрнэ гэдгийг ярианда онцлсан юм а. Эд залуу цагтаа өглөө эртлэн босч шөнийн 2 цаг болтол хадлангийн талбайд ажилладаг байжээ. Ингэж тууштай хөдөлмөрсний үр дүн тэрээр Тэс сумын тижэл аж ахуйн аваргаар 2 удаа шалгарч байжээ. 12 цагт бууганд урдэрхлэр намайг хэлжсэн. Тэр запорожскын жолоочоос тэр бомбоёр нь одоо хотод байна. Дамирын гэдэг нь 12 цагт бууж авах хүн аль хийх гэсэн гэж намайг хэлэхдээ би шөнийн 2 цаг гөрж яг л цаатын хугацаа 2 цаг. 8 цагтаараа шөнийн 2 цагт бууж иржээс тэр жил би энэ жоохон аварга тракторчныг авчихсан. Дараа жил энэ чанарын аваргыг авчихсан. Дараа жил энэ атартай өндөр медаль авчихсан. Харин энэ хүн бол түүний хань цэвэлмаа. Сумынхаа эмнэлэгт насаараа ажиллаж тэтгэврт гарснаас хойш жилийн 4 үйлрэлд юмыг амжуулахыг зэрж иржээ. Гэр орныхоо ажлыг амжуулахын зэрэгцээ үндэсний дээл хувцсыг захиалгаар ойддог байна. Ганц оёдолж гэлтэх үед улааны үйлрэлд барилгын засал чимгэл хийх, хавртаа малаа төлөвлөх, хүүхдүүдэд туслах, ачцээг харах гээд байнга ажил ундраастай байдаг хэмээн хэлсэн юм а. Хэдийгээр завч чөлөөгүй байдаг ч гэлээ үүндээ хизээж төвшөөдөггүй. Хөдөлмөр хийсэн хүнийг маш их хүндэлдэг, ажил ихтэй байхын хэрээр сэтгэл санаач сайхан байдаг гэлээ. 2 хүү 2 охин төрүүлж өсгсөн тэрээр үр хүүхэд ачцээгээ сайн сайхан явахыг харах нь их хүний игнэшгүй жаргал юм хэмээн бидэнтэй ярилцлаа. Сумдундын эмнэлэгт асрагч үйлчлэгч 32 жил ажиллаад тэгээд насныхаа тэтгэврт гараад одоо зүгээр сууж чаддгаа байнгын одоо оёдол үйлч хийсэн одоо көвтөдтэй одоо бүх көвтөдтэй нэгэн гинэн одоо загварын юмнуудыг бол худалдаж авдгаа. Өөрөө би оёд өгчтэй. Нас нь одоо тэтгэврт гарлаа гэж зүгээр суухгүй одоо хөдөлмөрлж байвал сэтгэл санаа өдрийг сансан бодсон кийсэн зүйл битэмжтэй болдог. Цэвэлмаа гой бас хөгжмийн сонирхолтой. Анхны охиноо төрүүлчгээд бэлгшээж худалдаж авч байсан хөгжим нь яг л тэр янзаараа одоо ч хадгалаастай байдаг. Хүн өөрийгөө үргэлж шин сонин бүхэнд сорж байх учиртай. Ялангуяа залуус орлого сайтай байх ёстой гэж хэлсэн. Хөгжим одоо бас сонирхдаг. Ингээд энэ мандлын хөгжим одоо манад 40 жил болж байна. Манай том охинтой чацуу. Том охиноо гарахтаа би одоо охин төрлөө гэж бас баярлж хөгжим энийг одоо сургадж энэ мандлын тэр үед 42 сөгөрөгт байсан энэ мандлын. Ингээд одоо 40 жил миний охин 40 жил одоо энэ мандлыг хадгалаад одоо төвтөдтэй бас энэ охиндоо сурах гэсэн гэж авч явсан. Одоо том охин бас баг зэрэг энийг тоглож байгаад өргсөн. Одоо бага охиндоо одоо энийг сургаж зааж өгч одоо 40 жил хадгалж байна. Ийхүү тэтгэврт гарчихлаа гэж тухалд суулгүй. Өөртөө байгаа боломжоо ашиглаад хүн өөрийгөө завгүй үр бүтээлтэй байлгаж болдог гэдгийг хөдөө нутагт хөдөлмөрч чамдсан энэ гэр бүл харуулж байна. Удахгүй эднийх улам завгүй болно. Учир нь мал төлөж эхэлнэ.